За ингээд бид бүхний маань хүссэн хүлээсэн 2 сая төгрөгийн хаалганы тоглоом эхлэхэд бэлэн болсон байна. Энэ маань юу вэ гэхээр мөнгийг аваад зүхт. За ингээд энэхүү хаалгыг маань 2 оролцогч маань сонгосон байгаа. Баруун талаас Живүү, зүүн талаас Чингүн. Бид бүхэн маань энэхүү мөнгийг яг энэ тойргийн гол тавина. За тэгээд манай 2 маань 2 талаас хоёлаа яг поз аваад эхэлнэ. Хүнийхээ ард орж болохгүй яг өөдөөдсөн харин шулуу. За тэгж жагаад миний командаар би алга ташхад манай 2 энэ мөнгийг авч тойргоос гарна. Тойргоос яг гарах үед нөгөө хүн чинь чиний биед хүрэх юм бол чи оноо алдна. Гэхдээ чи яг мөнгөтэйгөө зугтаж явах нөхцөл. Хэрвээ мөнгө авахгүйгээр худлаа зангахад нөгөө хүн чинь чамд хүрэх юм бол чи нэг оноо авч ялна гэсэн үг. Харин мөнгө аваад гарахдаа нөгөө хүн чинь чамд хүрэх юм бол чи нэг оноо алдна гэсэн үг. Ойлгомжтой юу? За энэхүү тоглоомыг манай 2 хамгийн ихдээ 5 удаа тоглоно. Ер нь хамгийн эхэлж 3 удаа хоцсон хүн маань 2 саяын хаалганы тоглоомны эзэн болж нөгөөдхөөсөө 2 сая төгрөгийг авах болох нэ. За барай эзэлж. Эхлээд поз чухал юм байна гэдэг хамаатай толгойд орсон юм. Тэгээд гараа ойртуулж болно гэдэг дүрэн байсан. Тэр бол тэрнээс давуугаа аваад гараа ойртуулсан. Тэгээд яг хөлнийгөө позыг авсан. Тэгээд эндээс бол миний хамгийн түрүүнд толгойд орж ирсэн юм бол ерөөсө мөнгөө шүүрээд шууд хоошоо ухраад гэж бодсон. Эхнийх бол би ялчгүй анхаарал авцсан. Яа дүүл. Яг энэ анх удаа тоглоход бол амар эвгүй юм бэ те. Яг бодож байгаа шиг яг үнийг хэлэхэд бол бодлол нөхцөлд яг хоцорч илээ үлдлээсэн. Тэгэхээр эхнийх дээр бол би бол ялчгүй анхаарал алдаад Живүүд давангааг өгсөн. Тэгээ 1-0 болоход бол ер нь гайгүй болохоор юм шиг санагдсан надад. Зөвхөн Живүүг л барьж авах гэсэн зорилготойсэн. Спорт ч ямар ч юу бол дефенсээс эхэлдэг. Хамгаалалт. Оноо алдчихад угаасаа за энэ бол ерөөсөө л яг тухайн үед импровизацаар явах юм байна гэж бодоод тэгэл сайн тоглосон даа. Яг сүүлд бол 2-2 болоод тэгээд яг голден скороор үзэхэд болол тэр үед бол бас нэлээд алга хөлрөөд нуруугаар хүтүүс цуваад тэгдэм билээ. Би бас тэгээд Живүүг бас гэхдээ яг үнийг хэлэхэд яг энэ спортод яг хоёр талаас яг гарч ирж байгаа тамирчид гэхэд бол Живүү бол энэ дундаасаа бараг хамгийн чанган гэж угаасаа ойлгож байсан. Гэхдээ Ванэ бас наа боцноос арай сайн байсан. Яг үнийг би бол Живүүг нэг 2-1-ээр дуусгах гэж бодоход бол тэр голден скор түрээд тэгээд үзсэн. Тэгээд ямар тач яг тэр ориглын яг мөчтөр яг хоёр талаасаа клаш хийсэндээ бол их баяртай байгаа. Тэр адреналин одооч байна.